Уг нь бол охид шинжлэх ухаанд дурлахгүй биш дурладаг. Ялангуяа 10 наснаас эхэлж одоо байгалийн шинжлэх ухаан, математикийн шинжлэх ухаанд асар их дурладаг. Гэвч яагаад өргөжлүүлээд энэнийг одоо мэргэжлэл сонгодгүй вэ гэхээр тэдэнд үлгэр дуурайл бол хүн байхгүй. Энэ ихч шиг болох юмсан, энэ инженер шиг болох юмсан гэдэг үлгэр дуурайл байх болохоор одоо хүн байхгүй байд юм байна гэдгийг анзаарсан. Тэгээ 2019 оноос эхлээд бидний хэдэн нөхдүүд нийлж агаад технологийн салбарт ажиллаж суралцж байгаа охид эмэгтэйчүүдийг дэмжих сургалт хөтөлбөрүүд арга хэмжээний зохион байгуулж эхэлсэн. Яагаад бид нар энэ сэдвийг ингэж хөндөж яриад байна вэ гэхээр энэ салбар бол барилга, уул уурхайтай адилхан эрчүүдийн салбар гэдгээр нь олон нийтэд одоо танигдсан IT-ийн хүн болох технологи руу орно гэдэг бол хөвгүүдийн одоо дур сонирхол мэргэжил сонголт мэт ойлгодог юм хэвшмэл хандлага байдаг. Технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байснараа ямар ач холбогдолтой вэ гэхээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд эмэгтэй хүний ур ухаан, санаа, бодол шингэж тэдгээр бүтээгдэхүүний маань бүх насны хүмүүс, бүх одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс зэрэг хэрэглэх бүрэн боломжтой гэдгийг мэдж болно. За жишээлбэл эмэгтэйчүүдийн төрөлтийн талаар трак хийдэг аппликейшн байлаа гэж бодъё. За энэ аппликейшнийг хизээч эрэгтэй хүн санаачилж бий болгохгүй. Яагаад тэгэхээр тэд төрж үзег учраас. Тэгэхээр иймэрхүү одоо хүүхэд эмэгтэйчүүдэд хэрэгжилж болох аппликейшнууд мөн одоо технологитой хослуулж болох юм байна гэдэг санааг эмэгтэйчүүд өөрсдөө гаргадаг, өөрсдөө одоо хөгжүүлэлтээ хийдэг, өөрсдөө дизайнаа хийдэг. Яг энэ үүний адилаар альва нэг одоо финтек аппликейшн эсвэл альва нэг хоолны хүргэлтийн аппликейшн байлаа гэж бодоход тэн дээр эмэгтэй хүний ур ухаан орчиж эмэгтэй хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн. Манай Монгол эмэгтэйчүүд дунд Азад цөөхөн тооцогддог инженерүүд дэлхийд ховорт ордог ур чадвартай эмэгтэйчүүд байдаг байсныг бид тухайн үед олж мэдсэн. Одоо сүүлийн хэдэн жилүүдэд маш олон эрдэмтэд, маш олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд эсвэл одоо бүр нэг улсын төсвөөс хэд дахин давсан томоохон компаниуд төрж гарч байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн бид нарыг тойрохгүй дайраад өнгөрнө. Тэгэхээр бид өөрсдөө энэ шинжилэлтэд, энэ өөрчлөлтөд бэлэн байх ёстой. Бэлэн байхын тулд юу хийх ёстой гэхээр бид өөрсдөө чадна гэдгээ мэддэг. Ур чадвар одоо хаанаас олж авах ойлгодог, хэнийг дагаж дуурайх вэ гэдгээ мэддэг байхад хангалттай. За энэ ажлын хамгийн ихний сургалт болгоод бид ProCraft Designing Agency-тэйгээ хамтраад UX, UI дизайнингийн сургалтанд охид эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллаж байна. Тэгэхээр ихтэйд сургуулаа жишээлбэл одоо урлаг судлал, уран зураг, эсвэл зураач мэрэгчлэр төгссөн байх юм бол манай энэ зохион байгуулах гэж байгаа UX, UI дизайнингийн сургалтанд хамрагдах юм бол илүү ойр байна гэсэн. Тэгээ мэдээж дээр нь англи хэлний агшны мэдлэгтэй байх, мөн алив зүйлийг бүтээлчээр ханддаг энэ ур чадвар нь байх юм бол дараагийн түвшинд гарах боломж нь эндээс нэгдэж байна гэсэн. Тэгэхээр өөрийгөө би ийм мэрэгжил эзэмшсэн учраас би энэгээрээ л ажиллана. Энэ маань одоо ирээдүйд ямар байх нь надад хамаагүй, би ийм л ур чадвартай гэдэг ойлголтоо төр зур авч хаяад өөрийгөө дараагийн одоо чаленжид дуудаад би ийм ур чадвар эзэмших юм бол надад ийм боломж байгаа юм байна гэдгийг бидэнтэй хамтраад өөрийгөө нээн илрүүлэх бүрэн боломжийг бид нар энэ салбарыг сонирхож байгаа охид бүсгүйчүүдэд олгоод байгаа. Тэгэхээр та юу ч хийж чаддаг байж болно. Гэтэл та дараагийн 10 жил, 20 жил ямар ур чадвараар өөрийгөө цэнгэлж аз жаргалтай амьдрах вэ гэдгээ дахиад нэг удаа бодоод үзээрэй.